Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. Подкастта хамтран ажилласан чулуугаар бүх төрлийн эдлэл үйлдвэрлэгч Universal Granite and Marble компани цэвэр байгалийн чулуу таны үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг тодорхойлно. Подкастта хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зурчлагч топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч шуурхай үйлчилнэ. За Brain Talk DC подкастын анхны дугаар тавтамарл надтай энэ подкастыг хамтран хөтлөхөөр Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн болон санхүүгийн салбарт амжилттай ажиллаж байгаа залуучууд өргөдөн ирсэн байгаа. За Америкт ас хол ажиллаж амьдарч байгаа ч гэсэн эх орныхоо хөгжил дэвшилт тус нэмрээ оруулах юмсан медицин сурснаа бас одоо хүмүүст хэлж өгөх юмсан гэсэн хүсэл зорилго бол бидэнд бол байдаг тийм ээ. Тийм ч үднээс бид нэр ингээд нэгдээд Brain Talk DC подкастынхаа анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа маш их баяртай байна. Brain Talk DC подкастын зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч Уран чимэг буюу Урнаа. Авто Москвагийн Остан киног төгсөгч, Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч, үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд халдвар царайтын Замура, Ребека, Дианера, Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь амтахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдстэй хуваалцах бүсэлтэй сор болсон монгол сэхэтнүүдийг дугуй ширээндээ өнгөрж элдв цензургүй ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC подкаста эхлүүллээ. За олон улсын валютын сангийн санхүүгийн ахлах шинжээч Батцал миний зүүн гарт тал сууж байна. Сайн байцгаана уу. Welcome to Brain Talk. Ховардын их сургуулийн эмзэн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан эмийн химийн туслах профессор Гандмөр байна. За сайн байцгаана уу. За Worldwide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөги. Сайн байцгаана уу. Brain Talk DC подкастын тэтгэн болсон зочин хөтлөгч Батцал буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк олон улсын валютын санд өргөдөн ажиллаж Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг зулааж чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC подкастын ширээнд өргөдлөө. Залуугийн төлөөлөлт гэдэг утгаараа тэр яхаарахгүй Brain Talk DC подкастын тэтгэл болон гялалзаж байна. За тэгээд үндсэн сэдв рүүгээ орохын өмнө бид нэр зочин хөтлөгчдөөсөө бас нэг асуултыг асууя гэж бодож байгаа. За манай подкастны хамгийн залуу хөтлөгч Батцалаас эхлэе. За Батцалын хувьд бол одоо урд нь Дэлхийн банкнд ажиллаж байсан. Одоо бол олон улсын валютын санд ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд энэ бол яа харахгүй дэлхийд тодтолтой байгууллагууд. Тэгээд ажиллаж исэн ингээл ингээ ярих айгу амархан тий. Яг одоо энэ байгууллагуудад ажлын гараагаа эхлэнэ гэдэг бас амаргүй байсан баг. Би бол 2002 онд Америкийн нэгдсэн улсад ирсэн. Яг бусад цагаачтай адилаар янз бүрийн ажлуудыг хийж үзчихсэн. Энд бол одоо ингээд зөөх, чүхэн асрах, бүр эмнэлэг төртөл нөөмис заслын одоо тоног төхөөрөмж цэвэрлэх гэх мэтчлэн ажлуудыг хийжсэн те. Тэгээд мусалж хийжсэн болов гэж жил хагас яг ажиллаад ер нь эдгээр ажлууд бол ягаад ч миний хийх ажил биш юм байна. Тэгээд яг тэрийг ойлгоод би ямар зорилготой яг юу хиймээр байна гэдгийг нэлээд удаан бодсны эцэст бол за ямар ч байсан би энийг өөрчлөх хэрэгтэй те амьдралынхаа арга замыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгээс бүх юм ургаж гараад тэгээ нэлээд одоо ингээд хөөцөлдөж явсны эцэст бол Toyota компанид ажилд орсон. Toyota-д бол баг бас надад хийж үзээгүй ажил баг байхгүй. Хамгийн сүүлд бол санхүүгийн менежер хийж агаад тэгээд Toyota-гоосоо Дэлхийн банкнаасаа олон улсын валютын санд одоо сүүлийн
Дэлхийн банкны олон улсын валютын сан 2 бол нийлээд 13 жил болчихсон. Дэлхийн банкнд ажилд орж исэн төгсчий хөөхөн штэ зулаа тий. Чи ч баг тэнхээ ажилчин болох шахсан гэвдээ тий. Орхосоо өмнө штэ баг тий. Тий. Гэхдээ энэ арга замыг бол бас өшөөнийг монгол хүн надад зааж өгсөн. Өөрийнхөө CV-г одоо маш олон хувиар хэвлээд тэгээд ер нь Дэлхийн банкны хаваар эргэлддэг ажилд олсон. Өдөр болгоо. Тэгээд тэр монгол хүн маань бол намайг яг оруулж өгдөг. Барилга руу ороход их хэцүүлтэй. Ерөнхийдөө бол аюух шалгантай тий тусгай цагдаа нар хамгаалж байдаг. Тэгээд ер нь зүгээр хүнийг бол оруулдаггүй байхгүй тий. Заавал одоо нэг ажилтан хүн ингэж татаж оруулж өгдөг. Барилга руу орохын тулд тэгээд ерөөсөө өглөөнөөс орой болтол тэр хаваар яваад кофе уугаал өдрөө хоол идэл хүн болгонтой уулзаал танилцаал өөрийнхөө CV-г өгч явж агаад ямар ч байсан тийм боломж олцсон. Тэгээд одоо тэр бол түүх болж үлдээд тэрнээс хойш 13 жил ингээд өнгөрчээ. Маш их зүтгэл баярлалаа. Харин тий. Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Ганаа. Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн энзим патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр био онгахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн энзим сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хвшилтүүдийг дэмждэг Ганаа докторын сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Ган Төмөрийн хувьд бол Монгол Улсын их сургуулийг төгссөн тий. Тэгээ тэрнээсээ хойш болохоор одоо ерөнхийдөө дэлхийн маш олон орнуудад эрдэмтэн судлаач профессороор урагдсан ажилласан байна лээ. Тэгэхээр энэ бол бас тийм амаргүй зүйл өөрийгөө ингэж тасралтгүй сорж ирсний гол шалтгаан нь юу байсан бэ? Тэгээ яг олон орн гэхээсээ илүү би хоёр улсад л ерөнхийдөө ажилласан л да. Өмнөд Солонгос, тэгээ Америк. Тэгээ яг бус тусуудад яваад ингээд ихтгэл тавиад янз бүрийн байдлаар оролцох эрдэмтний ажил хийж байгаа учраас тэгээ явж байсан бас. Зүгээр Монгол Улсын их сургуулийн химийн факультетуудыг органик химчгээд мэргэжлэр төгсөөд гол юм бол одоо бид хэд ингээд химийн чиглэлээр сурдаг учраас судалгааны ажил хийдэг, туршилт хийдэг байхгүй юу. Тэгээ яг би чинь нэг 2 дугаар курсээс эхлээл судалгааны ажилд дуртай болоод ингээл нэг багшаас очиж асуугаад би ингээд судалгаа хиймээр байна гэл ингээд тэгсэн чинь болж штэ гингүүд. Тэгэл нэг нефтийн судалгаа хийдэг. Тэгээ явсаар байгаад би сургуулаа төгсөөд төгснөхийн дараа дахиад нэг компанид ажиллаж байсан юм а тэр хоорондоо бас мастер хийгээд тэгээ явсаар байгаа зүйлд химийн хүрээлэнд бас орж ажиллаад би ч өөрөө судалгаа хийхэд дуртай юм чинь тэрийгээ дагаад яваад байгаа. Тэгээ явж байгаад харин химийн хүрээлэнд байжгаад Өмнөд Солонгост ингээд судлаачаар сурах тийм ээ PhD сурах боломж гараад бас манай багш ингээд урилга явуулаад тэгээ тэнд очиж сураад 4.5 жил би PhD хийсэн л дээ. Яг би ч өөрөө химч хүн. Тэгээ яг гол ажил маань органик хим тэгээ нөгөө эмийн төрлийн бодис гаргаж авдаг. Ихэнх монголчуудын хувьд бас нэг асуудалтай юм нь бол хэлний асуудал байдаг. Ингээл олон асуудлууд байгаа байхгүй тэр ард. Тэгэл тэр бүхнийг ингээл давахын тулд нэлээ хичээл гаргаад хамгийн бол маш их цаг зарцуулдаг байсан л та. Хүн чинь ингээл юм хийгээд байхаар сайжраад байдаг байхгүй. Багаагаар сайжраалаа. Анх нэг пепер олж уншихад бол магадгүй нэг 10% л ойлгох байх. 10% ч хүрэхгүй байх. Ингээл олон удаа уншаад байхаар нөгөөт нэг ингээл хувь нь өсөөл. Сүүлдээ ингээ уншаад 100% ойлгодог болоод ирж байгаа. Гэх мэтчлэн ингээд явсаар хагаад сүүлдээ би сургууль төгсөхдөө бол ингээд тодорхой хэмжээний одоо боломжтой болоод туршилтаа хийгээд дуусгаад ингээд пепер хэвлүүлээ тэгээ ингээд амжилттай төгсчихсэн. Тэрний дараа бол ингээд би ч өөрөө судалгаа хийх дуртай учраас тэгээ их сургуулиуд руу ингээд аплай хийгээд судлаачаар ажиллаад дараа нь одоо судлаач профессор хийгээд ингээд явж байгаа сүүлдээ Солонгост бас эмийн төрлийн компанид ингээд 4 жил бас лаборатори ингээд ахлаад ажиллаад ингээд одоо Америкт ирж ингэж үргэлжлүүлээд судалгаа хийгээ явж байгаа. Ер нь бол эмийн чиглэлийн судалгаа хийдэг ийм л байгаа. Тууштай мундаг юм тий. Судалгааны ажил гэдэг чинь өөрөө бас цаг хугацаа их ордог. Айгүй их сууж хийх ажил ихтэй. Дээрээс нь туршилт хийн. Тэгээ яг бүх юм ингээл нөгөө дуртай учраас өөрөө л яваад л тэгээд явжлаа. Brain Talk DC podcast-ийн судсан болсон зочин хөтлөгч Мөнхнийн буюу Моги Georgetown эрдмийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэлжлэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер
Улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж, санхүүгийн бүхий хариуцлагыг нуруунд дээрээ үрж ирсэн туршлагатай. Үнний төлөө үзэл бодлоо нээлттэйгээр жиргэж ирсэн мөөгийн маань олон 10,000 дагагчтай сошиалын од түүнд яриаггүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангалайг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон мөөгийн цоошин ертөнцөөр хамтдаа аялцгаая. За мөөгийн хувьд бол мөөгийг би бол одоо 2 жилийн өмнөөс эхэлж мэднэ. Ерөнхийдөө одоо сошиал дээр өөрийн гэсэн фэнтэй. За тэгээд альва одоо нэг сэдвийг тийм маш тийм өвөрмөц байдлаар засгаж авдгаараа бол үнэхээр бас надад бас таалагддаг. Тэгээд мэдээж Харвард төгссөн одоо хүний дуу хоолой нийгэмд бол маш чухал шүү дээ, тийм ээ. Тэгвэл одоо энэ олон тэрбум Америк долларын хөрөнгө одоо санхүүг хариуцсан хажуугаар одоо энэ олон нийтэд энэ зориулсан цагаа нийгмийнхээ төлөө дуурах боломжоо ер нь яаж гаргадаг вэ? Залуу ахтаа бол ч одоо тэгэл бүхэл юм ингээл нуруунд дээр үүрэл ингээл явдаг гэсэн тий. Одоо тэгээ сүүлийн үед бол цагаа яаж хаанд юунд хинд юунд цагаа зарцуулах вэ гэдгийг сурч эхэлж байна л да. Тэгэл одоо би ч одоо санхүүгийн менежмент ажил хийгээд одоо баг 13 4 жил болж байна. Тэгэхээр ч одоо ингээл бас ороо ажиллаулдаг хүнтэй боллоо. Тэгээд нэг 10 жилийн өмнө надад нэг босс байсан байхгүй. Одоо тэр миний супервайзер тэр залуу маань одоо Жорж Мэйсон их сургуулийн олон улсын оюутнууд хариуцсан департаментийн директор хийж байгаа тэр залуу байгаа. Тэгээ тэр надад ингэж хэлжсэн хөө мөөгийн чи хардаа доор хүмүүстэй делегат ажиллаа ингэж хариуцаж ингэж өгч сураа. Эднэр чинь хизээч чам шиг угаасаа 100% хийнэ гэж хизээч байхгүй. Гэхдээ чиний хийж байгаа хийхээс чинь 80% шиг хийж байгаа юм бол тэгэл болоо. Чи өөрийгөө ч зовоож ин бид нарыг ч зовоож ин ажлыг ч амжуулахгүй байна. Тэгээд тийм болохоор зэрэг одоо ингэ делегат буюу те ингэ ажиллаа гэж өгч сурна. Тэгэл яг тэгэл тэр бол надад амар том сургууль болсон те. Тэгээд за энийг ингэж хариуцуулж өгч сурах хэрэгтэй юм байна. Нэгдүгээр би өөртөө юу өгч чинь амралт өгч чинь, хоёрдугаарт нөгөө хүмүүст хөгжих боломж өгч байгаа байхгүй. Тэгээд дээр нь би бас юунд цаг зарцуулах айгүйх сурсан. Тэгэл за ажил бол 2 номер. Миний гэр бүл бусад зүйлс бол 1 номерт миний эрүүл мэнд гэр бүл ингээд зүйлс 1 номерт бас байх хэрэгтэй юмнууд байдаг юм байна. Гэдгийг яг ингээл ойлгож эхэлсэн. Тэгэл миний сурсан юм тэр л байгаа л да. За одоо ингээд үнэхээр ингээд Харвардын их сургууль төгссөн төгсөгчөөс эхлээд одоо санхүүч бас эрдэмтэн судлаач гэдэг энэ манай баг ингээд бүрдсэн одоо подкастныхаа эхний дугаарын одоо анхны сэдвийг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаа бидний одоо хөндөх сэдв бол ажлын 4 өдөр түүний сайн муу тал, түүнээс урган гарч ирж байгаа асуудлуудын талаар ярилцъя. Подкастта хамтран ажилласан чулуугаар бүх төрлийн эдлэл үйлдвэрлэгч Universal Granite and Marble компани цэвэр байгалийн чулуу таны үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг тодорхойлно. Подкастта хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зурчлагч топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн төвшөнд зөвлөгөө өгч шуурхай үйлчлэнэ. Дэлхийн ихэнх улсад бол бүтэн цагийн ажилтаа хүн 7 хоног 40 цаг ажилладаг тий. За зарим тохиолдолд одоо ингээд илүү цагаар ажиллаж байгаа ч гэсэндээ одоо нэмэгдэл цалин ч юм уу урамшуулал энэ төр бас байдаггүй юм шиг заримдаа санагддгийн. Тэгээд сүүлийн үед бол ялангуяа нөгөө интернет хөгжсөн тий. Тэгээ ингээд интернет хөгжсөн болохоор бид нар ингээд интернетээр бас ажиллаа хийдэг штэ. Тэгэхээр ажилтаагаа яалтчгүй ингээд өдөрч шүнж хамаагүй бид нар ингээд холбогдоод байгаа байхгүй тий. За гэхдээ түүлийн олон улсад бол ажлын 4 өдрийг дэмжсэн түүн рүү чиглэсэн маш олон ажлууд хийгдэж байгаа юм билээ. Жишээлхэд одоо энэ миний үзүүлж байгаа линкэн дээр болохоор энэ Бельги улс бол Европын улс орнуудаас хамгийн түрүүнд ажлын 4 өдөртөө болсон орнуудын нэг юм байлээ. Тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд бельгичүүд бол ажлын 4 өдөр ажиллаа. Тэгээ 5 өдрийнхаа цалин авч байгаа гэсэн үг. За Америк компаниуд ч гэсэндээ энэ ажлын 4 өдрийн хөдөлгөөнийг маш эрчимтэй дэмжиж байгаа юм байлаа. Жишээлх юм бол энэ 100 ажилчинтай компани байлаа гэхэд ажлын 4 өдрийг 10 үнэтэй баг дээр туршиж үзсэн байгаа. Тэгээ түүнээс ингээд уран гарсан сөрөг талууд, сайн талуудыг ингээд маш нээлттэйгээр одоо ингээд авч үзэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд ажлын 4 өдөрт тэр 10 үнэтэй баг дээр туршсан гэж байгаа шүү дээ. Тэнгүү тэр одоо ажилтнуудын нар гэртээ зарцуулах цаг нэмэгдсэн гэж байгаа. Ажлын одоо бүтээмжин нэмэгдсэн гэх мэт одоо энэ асуудлуудыг одоо энэ Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо мэдээнд бол гарсан. За тэгвэл ажлын 4 өдрийн тухай та бүхний бодол яг юу юм бэ? Энэ тийм боломжтой юм уу?
ажлын 4 өдөр үнэхээр боломжтой. Ер нь бол нөгөө нэг ажлын үр бүтээмж хамаагүй илүү нэмэгддэг. Хүн болвол би угаасаа 4 өдөр л ажиллана, 3 өдөр амарна гэдгийг ойлгож байгаа тий. Тэгээд энэ нөгөө хүний өөрийн сэтгэл зүйн асуудалд одоо баяр баясгалан нэмж байгаас гадна энэ бол эдийн засагт нэлээх үр нөлөө үзүүлж байгаа байхгүй. Яг л хүн 5 өдрийнхөө цалин авчаад 4 өдөр ажиллачаад 5 дахь өдрөө жишээлхэд хүүхдүүдтэйгээ хамаагүй илүү цагийг зарцуулж хамаагүй илүү мөнгийг бас эдийн засагт буцаагаад зарцуулж юм гэсэн үг байхгүй. Хүүхдүүдээ кино үздэг юм, парк ордог юм уу те илүү тоглоом авч өгдөг ч юм уу. Ямар нэгэн тэр аргаар эдийн засагт буцаагаад эн чинь эргэх нөгөө нэг эргэлтийг ингээд үзүүлж байгаагаараа санхүүгийн бас ач холбогдолтой байдаг. Ер нь бол ковидын дараа итгэлтэйгээр авч олсон туршлага гэх юм бол бид нар ердөөсө гэрээс ажиллах юм. Заавал очиж ажиллаад тахнаад ямар шаардлага байхгүй. Би өөрөө хийх юм хийж чадна те би технологийн мэджэн, техникийг мэджэн, миний бүх юмнууд энчээ байж байна. Надад заавал тэнцээ хүнтэй очиад сайн уу гэд ингээд суух шаардлага байхгүй гэдэг нэг юм бас асуудал гарч ирж байна те. Нөгөө талаар гэх юм бол одоо Америкийн хувьд жишээлхэд 7500 агентлаг нь улсын байгууллагын агентлаг нь одоо ийм 4 өдрийн системээр ерөнхийдөө ажиллаж байна гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр одоо 500 хүн байлаа гэхэд 250 нь эхний 7 хоногийн 5 дахь өдөр амарлаа гэхэд дараагийн 250 хүн дараагийнхаа 5 дахь өдөр амраад ингээд явчихдаг тий. Тэгэхээр за өшөөнийг энчээ бас авч бид нарын ингээд бодож үзэх магадгүй сайн тал гэх юм бол эн чинь бас нөгөө нэг маш их юм ачааллыг бууруулж ирж байгаа байхгүй тий. Нэг талаас хүмүүс за 5 өдөр ингээл одоо нөгөө машина байраал бензинээ зарцуулаад орж ирдэг гэсэн бол одоо 4 өдөр ингээд болоод ирэнгүүт чинь тэ хүний толгойд бол би хамаагүй олон өдрийг одоо ингээд нөгөө гэр бүлтэйгээ ингээд өнгөрөөж болно гэдэг нэг бодол нөгөө тал дээр болох юм бол бас нөгөө одоо замын ачаал ч юм уу хамаагүй их багасаад ингээд ирдэг. Одоо зүгээр миний өөрийн туршлагаас ингээд харж байхад 5 дахь өдөр бол ерөнхийдөө хэрэг Вашингтон DC хот руу орж ирэх юм бол баг хүн одоо ингээд маш их бага ачаалтайгаар ингээд орж ирч чаддаг тий. Урд нь бол одоо үнэхээр мэднэ ингээд 10 хэдэн жилийн өмнө ч юм уу өглөө болгоо ингээд юу төгжрөл үүсэл өглөө болгоо яагаал орой болохоор дахиад 5 цагийн үед ингээд төгжрөл үүсэл ингээд байсан бол одоо эн чинь хамаагүй нэг өдөр хамаагүй багасаад ирж байгаа. Нөгөө талаас гэх юм бол 5 өдрийнхээ ажлыг ерөнхийдөө Америкуудыг ингээд хараад хахад өдөр болго 9 цагаар ажиллаж байгаа. 8 цагаар биш. Тэгэхээр эн чинь бас төгжрлийн нэг талыг ингээд арай багасгаад өчөж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр зарим хүмүүс 8 цаг ажиллаад тарж байхад зарим хүмүүс 9 цаг ажиллаад тарахад яалтчгүй нэг цагийн ингээд өөрчлөлт тэрэн дунд гараад одоо ингээд хүмүүсийн гэртээ хайрах цагийн хуваар нь одоо ингээд солигдож гин гэсэн үг байхгүй тий. Тэгэх юм бол эн чинь нас нэгэн төрлийн одоо нэг зохицуулалт өөрөө ингээд болж өгч байна. Нөгөө талаар гэх юм бол одоо ингээд харж байхад шүү дээ тий. Хүмүүс би 6 цаг угаасаа 9 цаг ажиллах хэрэгтэй юм чинь 9 цагт ирлгүүгээр 8 цагт өглөө арай эрт хүрээд ирэх гэдэг. Яг ингээд ирэнгүүт буцаад нөгөө төрийн үйлчлэгээ чинь хүмүүст хандахтаа хамаагүй юм өргөн дэлгэр хамаагүй илүү ингээд хүмүүст хүрэх байдлаараа дээр болж ирж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүн ажлаа 8 цагт эхэлчихэж байгаа. Тэгтэл зарим хүмүүс нь 9 цагт эхэлчихэж байгаа тий. Тэгэхээр энэ хоёрын хооронд чинь ямар нэгэн ийм заа гаралгүйгээр хүн болгон тусалж ингээд нөө хүрх ингээд чадвар нь хамаагүй л. Гэхдээ яг наадах чи одоо жишээлбэл танах шиг байгуулга гэж шүү дээ. Олон улсын валютын сан юм. Дэлхийн банкнд ч юм уу, төрийн байгууллагад ч юм уу болоод байгаа байхгүй. Тий, болоод байж байна. Тэгжээд л цаан чинь болох. За хувийн байгууллагууд чинь тийм үү? Private sector. Эмчнэр хувийн байгууллага. За эмчнэр бол мэдээж тэд чинь тэгтээ эмнэлгүүд бол 24 цаг ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр чинь тэд нар чи ямар нэгэн байдлаар тэд нар чи одоо эмчнэрээс хэлгэж ингэж ажиллуулж ээж 24 цаг эмчнэр эмнэлгийн байгууллагууд бол ингэж ажиллахаас өөр аргагүй. За тэгжээд л буцаад одоо private sector ингээ хувийн ерөө ороод ирээ. За яг зарлага нөхөх тал дээр бол болж байгаа байхгүй. За жишээлбэл одоо юу гэдэг энэ байшин дээр ажилч нь 4 хоног ажиллаад ингээд ажил руугаа явцдаг бол ингээд 5 дахь өдөр нь гэрэл мэрлээ унтраагаад ингээд тог цоглохын дээр яг нэг төлөв орлого яах юм. Орлого одоо 5 дахь өдөр ажиллаж ээж орлого олдог компаниуд зөндөө байж шүү дээ. Тийм үү? Сервис одоо үйлчлэгээний байгууллагууд байж байна. Хэрвээ тэд нар одоо зөвхөн 4 хоног ажиллах юм бол нэг өдрийн бүхэл бүтэн нэг өдрийнхөө орлогыг алдчихна. Тэгэхээр зэрэг нөгөө компаниуд бол 4 5 өдөр ажиллахаас аргагүй болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгээд таны хувьд бол яг эдийн засгийн талаас нь ингээд ярьж байна л да. Тэгээ яг ийм юм байт юм л. Ер нь бол яагаад 5 өдөр ажиллах болсон юм?
хизэнээс байгаа ихсэн. стартл нь угаасаа. Тэгэхээр ер нь энэ анх бараг 100 гаруй жилийн өмнө Henry Ford анх компани дээр энийг хэрэгжүүлсэн юм байна. Тухайн үед бол яг компаниуд одоо жишээ нь бараг 100 цагаар ажиллаулдаг байсан юм байна л да хүмүүсийг. Тэгэл Ford-оос өмнө. Ford-оос өмнө. Тэгээ Ford гэнт зүгээр нэг богино цагаар ажиллаулаад үзье яах нь гэд ажиллуулж үзсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь аягүй сайн ажиллаад бүтээмж нь аягүй сайн өссөн. 100 цагаас ажилласнаас хамаагүй илүү болоод ирсэн. Тэгэхээр н компани тэр чигээр нь 5 өдөр 40 цагаар ажиллаулдаг болгоцсон. Тэгээд Америк яг тэрний дараа ингээд 1930-аад оны үед Америк хууль гаргаад ингээд 5 өдөр бүр болгосон. Тэр нь ингээд одоо бараг 100 жил болж байгаа юм байл. Түүхийн үед Монгол яагаад хагасан бүтэнсэн гэж нэрлэгийг та нар мэдгүй. Чи мэдэхгүй байж болов. Мэдэн намайг нилээ бас том болтлоо ангид ортол хагас өдөр хичээл үзсэн шүү дээ тий. Бид нар чинь тий. Тэр чинь хагасан гэдэг нэртэй байхгүй. Тэгэхээр миний ойлгож байгаа бол ийм байна. Одоо яг Америк бол одоо 100 жилийн өмнө ингээд 5 өдөр шилжиж 40 цаг. Гэтэл зарим нэг одоо социалист орн одоо жишээ нь Оросч байдаг юм Монгол тий. Үлдсэн байсан байна л да. 6 өдөр ажилладаг. Ингээд одоо 40 биш. Магадгүй одоо 50 цаг ч юм 45 цаг ч юм ингээд ажилладаг болсон. Тэр нь л явсаар байгаад манай дээр үлдсэн байсан юм шиг байлээ. Ер нь бол 90 он хүртэл тийм асуудал байсан юм шиг. Тэгээд яг энэ ингээд аваад үзэхэр зэрэг эдийн засгийн талаас магадгүй энэ ашиггүй байх магадaltaй гэж үзэж болно. Гэхдээ бүтээмж талаас, хувь хүн талаас, ажилтан талаас аваад үзэх юм бол хамаагүй илүү. Гэхдээ хамгийн гол нь цаана чи компаниуд чинь орлогоо бодоод байгаа шүү дээ. Тэд нар чинь эцээст энэ капиталист орн яг манайхан капиталист орн гэвэл манай монголчууд юу боддог хэрэг нөр социализмыг заалгасан капитализмаа бодоод байдаг аахгүй нэг Оросын пропагандаг бодоод тэр үедний капитализм биднэрт юуг заасан бэлээ тэр капиталист гэдэг чинь ерөөсөө free market шүү дээ чөлөөт эдийн засаг байхгүй чөлөөт эдийн засгийг хэрвээ бид нар бодох юм бол яалтж яахгүй эцээст мөнгөн дургүй хүн байна. Тэгэхдээ ийм байд юм. Одоо судалгаан дээр ингээ хараад үзэхэр зэрэг магадгүй 5 өдөр ажиллаад хийсэн орлого чинь 4 өдөр хийгээд олсон орлоготой илүү заримдаа бараг илүү гарч байгаа. Хувь хүнийх нь хувьд байхгүй. Компани үүдчсэн ялгаагүй тийм асуудал. Та нар бүгдээрээ ажиллаа. Гэхдээ дэлхийн банкны хүн тэнд суучаад энэ чинь их сургуулийн профессор энэ суучаад бүгдээрээ цалингаа бодоод энэ чинь би 5 хоног ажиллажсэн би 4 хоног ажиллаж 5 хоногийнхаа цалингаа авчих гэдэг. Энэ чинь ганцхан цалингийн асуудал биш байхгүй. Одоо та боддоо жишээлхэд ингэж одоо Японд нэг юм судалгаа хийгдсэн байгаа юм. За ингээд нөгөө нэг air condition те нөгөө нэг хүт үлээдэг. Яа тэгэхээр халуун орон учраас одоо Америк бол баг өвөлдөө ч гэсэн хүүхдэн бидний хувьд бол ингээд үлээж байгаа штэ тий. Тэгвэл ингээд нөө офис дээр ингээд суухлаар эмэгтэйчүүд нь дараад идэг хэрнээ эрэгтэйчүүд нь халууцаад байна гэдэг ингээд идэг байсан юм байна л да. Тэнгүүт яасан бэ гэхээр нэг тийм зүгээр л одоо туршилт хийсэн юм байна. Тэрний юу гэхээр офисынхаа бүх эрэгтэй хүмүүсийн зангиануудыг авуулаад ердөөсөө хуралд орохгүй бол та нар зангиагаа аваа суу гэсэн чинь air condition тэгж айхтар үлээх ямар шаардлагагүй болчихсон хөргөх ямар шаардлагагүй яад бол зангиагаа авангуудаа хүмүүс гэж халууцгаа болчихж байгаа байхгүй ирчүүд тэгэнгүүт зөвхөн тэр компанийн хувьд тэр сарын нөгөө тогны мөнгөнийх нь цахилгаанаа хэмнсэн хувь нь 20% гэдэг чинь маш их мөнгө байхгүй. Тэгэхээр чинь эн чинь бол бас эдийн засаг талдаа шал та нар зөвхөн цахилгаанаар л бодоод байгаа байхгүй. Гэтэл биш үү те. Өвлийн хүүтэнд яах юм бэ? Ялангуяа хүүтэн газрууд чинь өвлийн хүүтэнд тэд нар чинь цаан чинь нөгөө нэг AC бусад нөгөө fixed cost гэдэг чинь те нөгөө хөлдөөхгүй тулд ажиллаж байгаа. Заавал байх ёстой үн өртөг зардлууд чинь явж л байж штэ тэр барилга марилгад чинь одоо rent одоо зардлан мартал нөгөө нэг төрөөсийн төлбөр инээ тэрэг тэд нар чинь төлж ил байна. За зүгээр McDonald's ч юм уу ямар нэгэн ресторан 5 дахь өдөр хаачих л да. 4 өдөр ажиллаад хаачаа 5 дахь өдрөө орлохгүй нэг өдрийнх нь орлогыг нь хаачаа. Тэгэхээр харин ийм байхгүй. Энийг чинь зохицуулж өгөх хэрэгтэй байхгүй. Яа тэгэхээр 50% ажилт нь нэгд өдөр ажиллаад 50% ажилт нь нэгд өдөр амарсан бол 100% 5 өдөр ажил хүмүүсээ rotate хийхээс эргэлдүүлэхээс өөр аргагүй болчихж байгаа. Харин тэгээд тэрийгээ бол өөрөөсөө зохицуулалт хийх боломжтой байгаа байхгүй. Заавал тэгэхээр хүмүүсээ эргэлдүүлэхээр шүү дээ. Хүмүүсээ эргэлдүүлэхээр яах юм? Цалингийн чинь зардалт ихсэн үсттэй. Өмнө нь би чинь 4 хүнд 5 өдөр ажилуулад 5 өдрийн цалин төгөлдөг байсан чинь одоо нөгөө 4 хүнд чинь би 4 өдөр ажилуулаад 5 өдрийн цалин өгдөг болсон. Үлдсэн 3 өдөр би дахиад
өөр хүний авч ажилуулна. Миний цалингийн орлого чинь бүрс аимшигтай болно. Тэгээ яг тийм утгаараас шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Ягаад тэгэхээр за өнөөдөр би цагийн $20 цалинтай ажил McDonald's хийдэг байлаа гэж бодоход би 5 дахь өдөр 4 цагаар ажиллаа. Бас л ерөнхийдөө төстөө олж ирж байгаа байхгүй нэг дахь өдөр 4 цагаар ажиллаа бодоод үзсэн. Чи McDonald's 7 хоногийн 7 өдөр л ажиллана. Би ч хамааг 5 өдөр ажиллуулчаад 4 өдөр ажиллуулчаад 5 өдрийн цалин өгөхгүй шүү дээ. 4 өдөр ажиллуулчаад би ч 4 өдрийн л цалин өгнө. Дараа нь би 3 өдөр дахиад нэг өөр байга авчих 3 өдөр. Яг санаа нь юм бэ. Одоо жишээ нь яг 4 өдөр ажилладаг компаниуд бол ажиллаад яваа. Компаниуд юм улсын байгууллага хамаагүй. Гэтэ 5 өдрийн цалингаа өгөө. Гэхдээ магадгүй одоо шаардлагатай одоо олон хоног ажиллах шаардлагатай газрууд байна шүү дээ. Одоо жишээ нь үйлчлэгний байгууллага юм. Би заавал 5 өдөр ажиллаж орлого олдог компани болвол би 5 дахь өдрөө би хаанаас ажилчаа олох вэ? Би яагаад гэвэл ажилчдаа би 4 хоног ажиллуулад 5 өдрийн цалин өгөөд гэрлүүн явуулсан. 5 дахь өдрөө би дахиад ажилчид авчиж дахиад нөгөө хүмүүс чинь 1 өдрийн цалин өгч гэрлүүн явуулсан. Гэтэ мөн их угаасаа цагийн цалингаар ажиллаж байгаа хүмүүс бол хизээч тэгэж 4 өдөр ажиллачаа 5 өдрийн цалин авна гэж байхгүй байхгүй. Тэд нар чинь яг ажилласан цагаараа л өөрийнхөө хийж байгаа. Хэрвээ магадгүй тэр хүн тэгвэл 4 өдөр ажиллачаа 5 дахь өдрөө Walmart-д очиод ажиллаж болно шүү дээ. Taco Bell-д очиод хамгийн гол нь тэр компани чинь цагийн ажилчинтай байна. Дээр нь overhead байгаа шүү дээ. Нөгөө нэг менежментийн цалин инээ тэрэгэд би түрүүн хэлсэн шүү дээ. Тогтмол зардал тэр компанид чинь байгаа байхгүй юу? Тэр чинь тогтмол зардлыг чинь яалтч байхгүй. Байхаас өөр арга. Тий. Яг таны санаа бол их зөөвл дээ. Яг хүмүүс бол ингэж л боддог. Бодит байдал дээр ингээд судалгаа хийгээд үзэхээр зэрэг судалгааны үр дүн бол их өөр гараад идэв юм байна. Тэр нь жоохон судалгааг нь хийх юм бол би ер нь бол хүн хизээ хамгийн их үүрэгтэй байдаг. Хүн ер нь хизээ хамгийн их үр дүн гаргадаг вэ гэхэлэр хүн эрхчлөөг мэдэрсэн цагтаа би ингээд эрхчлөөтэй байна. Надад бүх юм байна гэдэг нь би эрхчлөөтэй. Би яаж чад одоо ингээд тэ миний дураар би өөрөө ингээд өөрийгөө зохицуулж чадчихээн гэж бодсон үедээ тэр хүний үр бүтээмж хамгийн өндөр байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэр хүнийг бүр яна одоо миний тэр найз 4 өдөр ажиллаад ингээд болоод хаад би ингээл ингээл болно. Би өдөр ингэж би наачаас санах шаардлага байна гэдэг ингээд сэтгэлээр унаад их юм тэр хүний үр бүтээл нь хамаагүй база магадгүй McDonald's очингуудаа нэг цагт тэр хүн maybe 200 300 бүргэрийн мах шаарддаг байлаа гэж бодоход магадгүй тэр хүн хөрхийн амттай сэтгэлээр унангуудаа 100 бүргэрийн мах шаардаг юм бол тэр хүн угаасаа 4 цаг ажиллахгүй байсан. Яг тэнцэж ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин ажилчдынхаа сэтгэл зүг одоо нэг сайн сайхан байлгахын төлөө ажилчдаа ямар нэг урамшуул өхийн төлөөнөөс энэ илүү өдөр гэдгийг чинь бас зарцуулж өгч байгаа байхгүй. Нөгөө талаас эдийн засаг уучлаа. Нөгөө талаас эдийн засаг гэдэг ингээд яг ирэхлээр бид нар мөнгөн дүн хэрэг ярих юм бол би McDonald's-ийн хэрэг тэр газрын генерал ерөнхий менежер байсан л бол хэрэг хин нэг хүнийг 4 өдөр ажиллавал би л баяртай байна. Яг л би 5 дахь өдрийн цалиг тэр хүн цагаар тооцож өгөхгүй байгаа учраас болчихлоо. 5 дахь өдрийн цалингаа авна штэ. 4 өдөр ажиллаад 5 ямар ч байсан McDonald's хүн бол хизээч McDonald's бол наадах чи хизээ зөвшөөрөхгүй. За 2 дугаар за наадах чинь бол яг төрийн байгууллагууд за Дэлхийн банкт болох юм байна. Олон улсын валютын цэнд болох юм байна. Их сургуулиудад яг болж магадгүй юм шиг байна. Түүнээс ч хувийн сектор юм уу за public компаниуд тий. Яг гэвэл public компаниуд шүү дээ. Одоо олон нийтийн компаниуд манайхан дэгдэг шүү дээ. Тэд нар чи яг эцэц тэдний чинь гол зорилго нь бол мөнгө л хийх гол зорилготой шүү дээ. Нийт инком. Тэгжээс тэд нар чинь хувьцаа эзэмшигчтэй дивиденд өгөх ёстой тийм үү? Тэд нар чинь гол зорилго нь тэр. Тэгэхгүй бол тэд нар чи яах юм бэ? Баахан ажилчдаг 4 өдөр ажиллуулгууд 5 өдрийн цалин өгөөд явуулсан. Дараах нь үлдсэн нэг өдөртөө дахиад баахан багаар ажиллавал дахиад нэг өдрийн цалин өгнө. So sorry. Мөгийн их гэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд бол баг бүх юм хувь байхгүй. FBI хувийн байгууллага тий. Ерөнхийдөө бүх юм баг хувьдар тий. Зөвхөн засгийн газрын байгууллагууд гэж явж байгаа болохоос ихэнх нь ердөөсөө яг хувьд гарцсан эмнэлэгч бай, сургуульч юу. Ихэнх нь хувийн болохоор наад загварчин бол төрийн байгууллагад бол болох гээд ах шиг байгаа байхгүй. За 2 дугаар за миний 2 дугаар. За миний 2 дахь заяа. Хариуцлага яах юм тэгвэл над 4 өдрөх чинь хариуцлагатай хүмүүс бол болох гэдэг шүү дээ тий болох гэдэг. Манай Монгол болох уу? Баруун монголчууд ингээд 4 өдөр хариуцлагатай ажиллаж чадах юм. Чадлагүй яах вэ?
Нэр манай монгол хүмүүст яг хариуцлагыг нь оноод өгөх юм бол яагаад үгүй гэж. Миний бодлоор зүгээр ингээд нөгөө нэг удирдахч хүн гэдэг бол юу гэх юмтэй хүмүүсийг харж цагдаж ингэж байлгадаг хүмүүс. Удирдахч хүн гэдэг бол өөрөө яг тэр техникийн талаас нь ажлыг мэдэхгүй байгаа ч гэсэндээ тэр хүмүүсийг ингээд чирээ түрээ дараас нь түлхээд ингээд нөгөө нэг ажлыг бий болгож чаддаг хүнийг ингээд хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй тэр хүн тэр бусаддаа итгэл өгөөд өөрийнхөө үүрэг хариуцлагыг хуваагаад өгч чадчих юм бол монгол хүн бол угаасаа ер нь уг нь бол нэр итгэл ингээд нөгөө нэг тий за чи яг итгэлийн минь битгий алдаараа би чамд ингээд яалаа шүү гэдгийг ойлгуулж яг ингээ үгээр хэлж гэхдээ тэр хүнд үнэхээр ойлгуулж чадах юм бол хариуцлагатай байж чадах хүмүүс гэж би бол өөрөө ингээд байна. Бас яг бүтээмжээр л явчихж байгаа. Одоо жишээ нь хүн ингээд судалгааны юу ингээ харахаар зэрэг 5 өдрийн ажлыг 4 өдөрт болгочихоор зэрэг хүмүүс нөгөө чөлөөт заав гарахаа болоод эхэлт юм байна. Одоо жишээ нэг жоохон гарангуут нэг ингээд юм харах гал тий сошиал медиа харах гал ингээд тэр цагаа бүгдийг ингээд багсчихдаг юм байна. Ямар саатгүй ажиллах хэрэгтэй шүү. Тэгээ шууд нөгөө ингээд шахаад ирэхээр тэгтээ тэргүй надад 5 дахь өдөр нь чөлөөтэй байгаа учраас нөгөө хүмүүс чинь тэрийг бартаад илүү юм харахгүй зөвхөн ажил дээр фокус хийгээд тэгэхээр зэрэг нөгөө бүтээмж нь аягүй сайжраад тэгэл ерөөсөө ажил нь тэр чигээрээ явцдаг. Тийм учраас 5 дахь өдөр нь сайхан амарчин гэсэн. Нэг би жишээ зүгээр хэлчихье. Би 2013 онд сургуулаа төгсчөөд PhD хамгаалчаад тэгээд нэг их сургуульд орсон байхгүй. Тэгээд ороод судаачаар. Тэгээд манай гэр биш үү? Манай сургуулиас 140 км-ийн цаана байдаг байсан. Өөр хотод. Тэгээд би өдөр болгон хурдны авсан сууж явдаг. 2 цаг явна. Өдөр бол өглөө яваад орой ахаа суугаад явдаг. Ингээд 9 сар тэгж ажилласан юм. Тэгээд тэр манай босс яасан гэхээр надад сард 1 өдөр амрах эрх өгсөн байхгүй. Чи сард 1 өдөр хагас сарнаас гадна сард 1 өдөр амарч байна. Тэр сард 1 өдрийг ингээд ашиглахад надад аюу гоё байдаг байсан байхгүй. Би нөгөө сарын 1 өдрөө хүлээгээд ингээд сар болгоо. Тэр өдрийг би хагас сарнаас өөрөөр хэрэглэх боломж байгаа байхгүй надад. Тэр өдрийг би өөр ингээд гадагшаа гардаг юм уу те. Ингээд би ингээд 9 сар тэгээ явцсан. Буцаад манайх нөгөө юурлууга сургууль руугаа ойртод нүгөөд ирсэн чинь би одоо нөгөө сарынхаа 1 өдрийг авъя гэсэн чинь өгөхгүй. Чи хажууд ирсэн юм чи дэргээр хараад. Ингээд тэрнээс ингээд үндэслээд харах юм бол 1 өдөр ч гэсэн хүнд одоо ингээд ямар нэгэн байдлаар илүү цаг гарах юм бол хүний бүтээмж сайжраад ингээд айгүй тийм одоо юу гэх юм бэ? Эрэг. Чи бол айгүй тийм хариуцлагатай хүнийхэн төлөөлөл нь чи байхгүй юу? Яг магадгүй л дээ. Гэтэ ер нь хүн ингээд баяр жаргалтай шүү дээ тий. Аливаа нэг зүйлд сэтгэл хангалуун байгаад эрхчлөөтэй гэдгийг мэдэрч лах юм бол хариуцлага өөрөө яг тэрүүгээр ингээд ирдэг. За та ингээд химан гэдэргээ ярьж штэ тий. Тэгэхээр бидний хувьд ингээд 1-7 хоногийн 2-7 хоногийн 1-5 санаа зовхгүй хүмүүс юм. 1-5 дотор амрах ингээд боломжийг өгдөг тий. Тэгээд яг би бол амарна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ хэрвээ ажлын шаардлага байх юм бол би заавал ажиллана гэдгээ ч бас мэдж байгаа. Тэгтээ би тэр шаардлага гарахгүй тул 4 өдрөө үнэхээр өөрийнхөө чадлын ирээр бүх зүйлээ гүйцэтгэж дуусдаг. Тэр тавт хагасан бүтэнсээ амарч байгаа өдрүүдэд бол шал өөр юм хийж болдог, аялж болдог тий. Ойролцоо хот руу явж болдог, хүүхдүүдэд аваад юм үзүүлж болдог ч гэдэг юм уу тий. Эн чинь өөр боломжуудыг надад бас нээж өгдөг. Энэ талаараа асарах юм бол эдийн засаг ч гэсэн маш их ашигтай байгаа байхгүй. Яг үл би авч байгаа цалингаа буцаагаад эдийн засагт тэр чинь эргэлдүүлж оруулж өгдөг. Төрийн ажилчдад бол болно гэж хэлээд байгаа шүү. Төрийн ажилчид тэр би ямар орлогын санаа зовхгүй хүмүүс бол болж байна. Яа тэр тусмаа манай Монгол шиг улсад бол төрийн ажилчдыг бүр 4 хоног надад бас нэг санаа зовоод байгаа асуудал юу гэхээр яг хөгжсөн улсууд одоо чинь Америк ч гэдэг юм уу одоо Япон, Солонгос гэдэг харьцангуй хөгжилтэй гараад юу хийх бүх юм чөлөөтэй байна шүү дээ. Улсуудад бол энийг тохироод байгаа шүү. Одоо чөлөө цагаа зарцуулах газар ихтэй. Тийм учраас одоо 1 өдөр ингээд амархад бол хаан жошоод ингээд чөлөө цагаа зарцуулчин тийм үү? Боломжтой байна. Гэтэл одоо хөгжил буураа байгаа улсууд одоо жишээ нь манай улс гэдэг ч юм уу тий. Гараад ингээд одоо илүү 1 өдөр гарлаа хаана очих вэ? Очих газар байхгүй тийм үү? Тэгээд 4 өдөр ажиллаад 1 өдөр гараад ирэхлээр чинь хүмүүс чинь тэр чинь хараад бид нарт ийм цагаа зарцуулах газар хэрэгтэй юм байна гэдээ бас хөгжиж ирэх болно. Нэг юм барьж мараад. Тэгэхээр
тэр талаас нь харах юм бол тийм хэрэгтэй болчихж байгаа бас хэрэгтэй гараад ирж байгаа байхгүй тий. Монголын одоо ажлын байрны гүйцэтгэл шалгадаг юм уу гүйцэтгэлийг үнэлдэг тэр culture тэр бүр ингээд үндсээр өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Би одоо бүр айгуу сайн сандаг өмнөх их хурлын сонгуульч одоо хэдэн онд болсон 20 онд болсон шүү дээ тий. Тэгэхээр ингээд сумын газрын юу болж байгаа байхгүй. Юу одоо нэг улс төр орохгүй гэхдээ. Тэгэхээр ганцхан юм хэлж. Сумын газрын нэг сонгуулийн сурталчилгаа болж байгаа байхгүй. Тэгсэндээ сумын газар нэг энэр дээр гарч ирсэн ингэдэг. За би тэр уул уурхай яамд ажиллаж байхдаа өглөө би 7 цагт очиод орой 11 цагт хардаг байсан гинэ. Тэгэхээр тэгсэн ингэж байгаа байхгүй. Манай ажилчид надтай цуг очиод хинэнч намайг явахаас гэртээ харддаг байсан. Тэгээд та нар намайг дахиад нэг сонгох юм бол яг тэгж ажиллуулна гинэ хүмүүсээ. Тэгээ хүмүүс ингэ нэжгэнд лалга тасч байгаа байхгүй. Би бүр ингэ амар тэр гайхаж байгаа ганцхан хүн би заяа. Тэгээ тэнд ингэ 100 гаруй хүн суусан нөгөөдөлнөстэй пижгэнд лалга тасчаад би бүр наан ингэ юу вэ наа чинь энэ хүмүүс тэр хүмүүс чинь ажилгүй амьдралгүй ар гэргүй хүмүүсүүдээ хүмүүсийг өглөө 7 цагаас шөнийн 11 цаг хүртэл ажиллуулна гэдэг чи одоо юу гэсэн үг аимшиг юм байгаа ч тийм. Тэр зэрэг одоо тэр удирдлах тэр ажлын гүйцэтгэлд ингээ бүх юмыг ингээ үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэр хүн тэгж бодож ийн гэдэг чи одоо Монголд амар олон хүмүүсийг тэгж өгтөл нь одоо өдрийн юу вэ 16 7 цаг ажиллав аимшиг байгаа. Ер нь бол бас Азийн орнууд ялангуяа Япон, Солонгос хятад их урт цагаар ажилладаг. Соёл одоо нөгөө өмнө ер нь жоох ингээд соёлоос нь хамааралтай ч юм уу мэдхгүй. Ер нь бол их урт цагаар ажиллана. Өглөө эртэрэл орой хүртэл. Одоо нөгөө хамгийн гол нь ерөөсөө ажил дээр л байх хэвээр. Тэр ажлын бүтээмж энэ төр бол сайн юм биш. Хамаагүй. Тий, ер нь жоох юм нөгөө настай хүмүүс нь тийм бодолтой. Одоо ч хүртэл байж байгаа. Гэхдээ сүүлийн үеийн одоо нэг одоо 30 40 насны залуучууд нь бол өөрчлөгдсөн. Одоо бол ер нь залуучууд нь 20 30 насны залуучууд бол team компанид бол орж ажиллахгүй. Ерөөсө гарлаа гээл маргааш нь гараа явчих. Тийм учраас одоо ингээд ерөөсө дэлхийн нийтээрээ ингээд нэг юм хандлага болж байна л да. Залуу үе нь бол бага ажиллаж тий илүү бүтээмжтэй тэгээ илүү одоо нөгөө чөлөө цаг гаргах ийм хандлага руу яваад. Тийм асуудал байдаг. Хүний яг нэг ингээд сэтгэл зүйч нь өөрөө их сонин юм байдгийм байл та. Яг ингээд чиний цагийн уурч 9-5 шүү гэд ингээд өчглөр за би яг энэндээ баригдана гэд ингээд бодхолоор за яах вэ? Өнөөдөр би хийж амжихаар байсан ч гэсэн за яах вэ маргаашилч дөө би угаасаа надад дахиад 8 цаг байгаа юм чинь гэж бодогддаг те. Гэтэл би угаасаа амрах юм чи энэ чи шахаад ингээд хийж явах юм бол надад хэрэгтэй гэд ингээд бодох юм бол хүн бол маш их үр дүнтэйгээр бас нэг ингээд ажиллаж болж байгаа байхгүй. За өчигдөр жишээлхэд манай хоёр хүүхдийн сургууль хааж байгаа. Яагаад тэгэхээр сонгуул нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болж байгаа учраас сургууль дээр нь одоо тэр сунгааны нөгөө нэг те санал асуулгуудыг авч хураана гэд ингээд хааж байгаа байхгүй. Гэхдээ одоо яг ийм туршилтууд ерөнхийдөө ингээд жоохноор яваад байдаг болчихжээ те. Ер нь бол нөгөө талаар гэх юм бол за төрийн байгууллагч бай ер нь ямарваа нэгэн байгууллагт угаасаа тасарч болдоггүй үйлчлэгээнүүд гэж байна тийм үү одоо цалинч боддг юм уу те. Ерөөс ингээд тасарч болдгоо үйлчлэгээнүүд гэж ингээд яг ингээд цаатлыг барьж яадаг юм юмнууд гэж байршдаг. Гэхдээ одоо бүх компаниуд өөрсдийн бизнесийн үргэлжлүүлэх төлөвлөгөө гэдэг юмнуудаа гаргадаг болчих. Тэрний юу гэхээр бид нар ямарваа нэгэн юм тохиолдоход за бид нэр энүүгээр ингэж арын хаагаа тэрүүгээр тэгж арын хаагаад энэ хүн яг ингэж орж ирээ тэр хүн яг ингэж хийгээд те энэ хүний систем нь яг гэртэн бэлэн байгаа тэр хүний одоо нөгөө нэг те техник технологиг нь ингэж хангаад өгнө. За яг ийм тохиолдол болоход энэ дарга нь ингэж дараглаад бусдыгаа бүгднийг нь удирдаад ингэж аваад явчих юм шүү гэдэг төлөвлөгөөгөө гаргаад одоо бүр тэргээ суурлуулчихсан. Одоо миний хувьд гэх юм бол би мэдж байгаа хэрвээ шуурга болоод манай ажил хаалаа гэхэд би шууд энийгээ залгаа шууд тэр хүн рүү харьцаад миний бүх одоо нөгөө нэг цаашаагаа ингээд бизнесээ үргэлжлүүлээд аваад явах хангалттай бүх юмнууд нь яг тэр нөгөө төлөвлөгөөнд ингээд тусгагдаж өгч байгаа байхгүй тий. Тэгэхээр заавал одоо юу гэдгийг бүр эрүүл мэндийн салбарт одоо жишээлхэд зүгээр би жишээ дурдъя. Манай ээж нодон жил ингээд нилээх хөвгтөд зүрхэн хөвгтөд эмнэлэгт ингээд очиж байгаа юм тий. Тэгээ тэр үед шүн байсан. Тэгэнгүүт яг нөгөө нэг юм одоо тэр зүрхний ч гэдэг юм уу чиглэлийн эмч нь өөрөө байхгүй байсан хэрнээсээ дуудаал ийм бүр том робот ингээд орж ирээд шууд ингээд хараад бүх юмнуудыг ингээд үзээд бүр ингээд одоо тэр
робот нь ингээд өөр хөдлөөд ингээд бүх юмнуудыг харчиж байгаа байхгүй те хөлийг хараад гарыг хараад нүүр амын бүр ингээд өнгийн хүртэл ингэж нөгөө нэг тэнцэнэ ингээд одоо ингэж гаргаж ирж хараад тэр эмч тэр ажил дээр байх юм шаардлагагүйсэн. Яагаад гэвэл баг тэр компьютер алдаа бүх юмнуудыг нь одоо ингээд тэр эмч магадгүй алдаж болох байсан бүх юмнуудыг өөрөө ингэж гаргаж ирээд одоо уншилчихж байгаа. Тэгээ шууд ингээд ертөөсөө цаг алдахгүйгээр маш хурдан тэр онцлогоонууд бүгднийг ингээд хийгээ гаргачихж байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай робот бүр зүгээр өөрөө ингээд хаалга сувлагч онгойлгосон робот өөрөө ингээд орж ирэл манай ээж бүх юмнуудыг дээрээс нь доош нь ингээд бүгднийг аваад яаж юм жижиг машин л ах юм. Бүр нэлээд том юм робот дээр юм том AI одоо сүүлийн үеийн шинэ технологиуд бол бас нэлээд бас хөнгөвчлөх болчиход. Тэгэхээр одоо бас техник технологи бол бид нарыг ингээд тэ хөнгөвчлөөд ингээд ажиллах боломжийг нээж бас 4 өдөртөө болох юм басны нэг давуу тал юу юм бэ гэдэг ингээд давуу талчих юм одоо шаардлага байгаа нь юу юм бэ гэдэг ингээд даваад үзэхээр зэрэг бүтэн 100 жилийн турш хүмүүс 5 өдөр ажиллаад нэг цалин авдаг стандарттай болсон байгаа байхгүй. Тэр нь бол одоо тодорхой хэмжээний одоо бизнес хийдэг хүмүүс бол ашиг олж байгаа тийм үү? Тэр ажилчид өгдөг цалин нь бол тогтмол байгаад байгаа байхгүй. Ерөөсөө 5 өдрийн цалин. Гэтэл одоо хүмүүс чинь бас ингээд тодорхой хэмжээний одоо 100 жил болчиход байгаа чинь тодорхой хэмжээний өөрчлөлт гарах хэрэгтэй байна шүү дээ. Хүмүүс арай илүү орлого олмоор байхгүй. Ажилчид нь. Тийм учраас тэр үүднээс нь аваад үзэх юм бол бас яалтчгүй одоо тим систем 4 өдрийн систем хэрэгтэй байна гэж бас үзэж байгаа юм билээ. Би бас өөрийнхөө зүгээр нэг жишээг дуртай. Би одоо ингээд олон улсын валютын санд ингээд ажиллаж байна тийм үү. Бүтэн цагаар яг 40 цаг 7 хоногийн ингээд ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө нэг тийм надад нэг өдөр авах боломжтой байдаг учраас би өөр газарт бас зөвлөх хийх боломжтой байсан учраас сүүлийн 2 жил гэхэд би Жорж Вашингтоны их сургуулийн их сургуульд одоо ингээд санхүүгийн зөвлөгч юм хийгээд явчихсан. Тэрийг бас давуу тал болгоод байгаа юм. Одоо 5 дахь өдөр ашиглаад өөр газар ажиллах болно. Тэгэхээр надад бас тийм би тэр сургуулиас сурах юм надад маш их байгаад би тэндээс туршлага судлаад 2 газрын ажил угаасаа ерөнхийдөө санхүүгийн ажлууд учраас ойлгомжтой хоорондоо ингээд ойролцоо учраас хийгээд ингээд болоод явчихж байгаа. Гэхдээ би тэр сургуульд ажилласнараа одоо юу гэдгийг би нэг хичээл тэ тэр чинь маш их хүнтэй шүү дээ. Нэг кредит нь баг $3,000 үнэтэй хичээлийг би үнэгүй авах боломжтой болдог ч юм уу те. Тэгэхээр надаас өөрийгөө хөгжүүлэх тэр тал дээр ин чинь айгүйх боломжийг ингэж нөгөө нэг нээж өгч байгаа. Тэр үүднээсээ бол би 4 өдрийнхөө ажлыг ол нилээн одоо ингээд нөгөө үнэлдэг. Технологи хуулийн компаниуд гээд одоо зулаагийн ажиллаж байгаа газар шиг ийм төрийн байгууллагууд бас болоод байгаа юм те. Тэгэхээр нөгөө мөөгийн хилээд байгаа нөгөө ийм жиргэл мэндийн байгууллага, үйлчлэгээний ажилтнууд, сэтгүүл зүй гээд те. Одоо нөгөө цаг нартаа уралддаг ийм ажилтаа хүмүүс одоо яах юм бэ? Хохироод үлдэх юм уу те. Тэр асуудал харин чухал болоод ингээл жоохон хурдтай явахгүй байгаад байгаа юм билээ. Тэгээд яг хуу зүгээр ийм яг хууль гаргаад зохицуул нь ер нь бол гэхдээ зарим газар нь бол тодорхой одоо 4 биш одоо 5 өдөр ч юм уу 6 өдөр ажиллаж болно. Гэхдээ тэр ажилласан хүмүүстээ илүү цагийн мөнгө өгөх ёстой гэдэг зарчмаар л ер нь бол явах юм шиг байна. Тэгээ та нэг түрүүн аюу сонирхолтой нь одоо жишээлхэд Бэлэг улс тэ хамгийн түрүүнд ингээд 4 өдөр ажиллах боломжийг Европын орнууд. Гэтэл Бэлгч нь өөрөө Европын холбооны нэгэн улс. Бүр Европын холбоо өөрөө төвлөрч байгаа газар нь Амстердам Бэлгт ингээд төвлөрч байгаа те. Тэгэхээр эн чинь бол цаашгаа маш их хүчээ аваад явна л гэсэн ойлголт. Тэгэхээр хэрвээ Бэлгт ингэж гарч байгаа бол Европ даяар хүчээ авах нь ойлгомжтой те. Европын холбооны нэлээд олон улсууд хэрэгжүүлсэн бүр. Европын холбооны орн. Дээрэс нь Бэлэг бол Европын холбоо өөрөө төвлөрч байгаа одоо төв нь учраас тэр бол цаашаа ингээд явна гэхэд бол тий үнэхээр бараг баталгаатай асуудал. За ер нь ингээд ажлын 4 өдрийн талаар санал бодлоо одоо ингээд солилцоод одоо та гурав бол нэлээд сайхан бас яриа өрнүүллээ шүү дээ. За тэгвэл яг одоо Америкийн нэгдсэн улсад ер нь яг ажлын 4 өдөр шилжсэн мууж байд юм уу? Одоогор яг албан ёсоор шилжсэн газар бол байхгүй байгаа юм байна. Гэхдээ хууль гаргах гээд ерөнхийдөө яригадад эхэлсэн. Яг ковидын дараа 2020 21 он нэг судалгаа хийгдсэн байна л да. Хойд Америкийн 38 компани ороод судалгааны ажил хийгдсэн байна. Эндээс ингээд үр дүнгийн нэг багслаад үзэхээр зэрэг нийт судалгаанд оролцсон компаниудын менежерүүдийн дунд ингээд санал асуулга явуулсан чинь 93% нь бол шилжих зүйтэй гэсэн хариултыг өгсөн юм байна.
Тэгэхэд ер нь бол маш өндөр хувьтайгаар одоо дэмжиж байгаа юм байна. Тэ. Бас өмнө нь одоо яг энэ ажлын одоо нөгөө компани за бусад газар ажилладаг ажилтнуудын хооронд судалгаа хийдэг нэг эрдэмтэн экономист Жулиат. За энэ хүн бол 1980 оноос хойш тогтмол юм ажлын цаг тэ энэ талаар бол тогтмол судалгаа хийгээд өөрөө бас ном гаргасан юм хүн билээ. So while they may be spending less time at work, they're not necessarily doing less work. The secret sauce is work reorganization, cutting out the least. Энэ хүний ярьж байгаагаар бол ер нь бол энэ 4 өдөр шилжснээр одоо ямар давуу талууд байна вэ гэдгийг ингээд судалж үзэхэд бол нэгдүгээрт бол бүтээмж бол сайжирдаг юм байна. За хоёрдугаарт бол стресс багасдаг юм байна. Тэр хүмүүст бас ингээ нөгөө гадуур гарах боломж нэгддэг юм байна тий. Тэр нөгөө амарч байгаа нэг өдөр ашиглаад. За ингээд маш олон давуу талууд байна. Тэрнээс гадна бас нөгөө дэлхийн долларын асуудал шиг зарим нэг талаараа бас шийдэгдэх боломжтой гэсэн юм үр дүнгууд бас гарч ирсэн юм байна. Дэлхийн долларлчид өөрөө юутай холбоотой юм бэ гэдээ аваад үзэхээр нөгөө нүүрс хүчлийн хийгээд асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрс хүчлийн хий гарах одоо гарцсан багаснаа гэж үздэг юм. Яг гэх юм бол маш олон компаниуд үйлдвэрүүд зэрэг ажиллаад ирэхээр нүүрс хүчлийн хий чинь гарна да. Тийм учраас ямар нэгэн байдлаар цагийг багасгаад өгөх юм бол тэр нь одоо багасна. Бүр одоо энэ Бэлэг түрүү Европын хоёр оронд нүүрс хүчлийн хий нь бүр маш их хэмжээгээр багассан юм үр дүнгууд гарсан юм байна 4 хоног ажиллаад. Гэх мэтчлэн юм үр дүнгууд, эерэг үр дүнгууд бол гарсан юм байна. Тий. За Америкт бол тэгвэл ямар ч мөж албан ёсоор ажлын албан ёсоор бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээний компаниуд бол 4 өдрөөр ажиллаад явж байгаа юм билээ. Сая Калифорнид сая 3 сард энэ конгрессээр хууль батлуулах гэдэг өргөн барьсан юм байна. Ер нь бол одоо батлагдах магадлал бол их өндөр байна. Гэхдээ тодорхой хугацаанд бас нэг яригдах асуудлууд байгаа юм байна. Одоо чинь бид хэдний ярьдаг шиг эрүүл мэндийн байгууллагын яах юм те? Одоо чинь үйлчлэгээний байгууллагууд нь яах юм? Тэгээ одоо 4 өдөр байх юм уу? Эсвэл одоо 5 өдөр гээд зөвхөн цагаа багасгах юм уу гэдэг юм уу те? За өнөөдөр бид нарт Brain Talk DC podcast-ийн анхны дугаараар бас ажлын 4 өдрийн талаар өөрөөсөө санал бодлыг солилцлоо тий. Ил тод сайхан ярилцлаа, нээлттэй ярилцлаа. Олон мэдээллийг бас нэг доор нээлттэйгээр хүргэхийг бид нэр зорилоо. Бидний өгч байгаа мэдээлэл та бүхэнд таалагдж байгаа бол лайк, subscribe дарж бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна. За ингээд Brain Talk DC podcast-ийн 2 дахь дугаараар дараа уулзъя. Баяр таа. За баярлалаа. Баярлалаа.